Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2002 оны бизнесийн удирдлагын ангийн төгсөгч Яндан байна. За манай компанийн нэрийг Монгол школ гэдэг. За манай компани бол стратеги маркетингийн чиглэлээр одоо бизнесийн зөвлөгөө өгдөг ийм компани байгаа. Манай компани бол 2012 онд байгуулагдсан. За үүнээс хойш үндсэндээ одоо бизнесийн зөвлөгөө өгч чиглэлээр 50 орчим төслүүдээс одоо хэрэгжүүлээд байна. За энэний бол бас тодорхой хэсэг нь бол орон нутгийн төслүүд байдаг. Учир нь бол манайх Европын зэрэг өсөлт төслийн банкны одоо жижигхэн бизнесийн дэмжих хөтөлбөрийн албаны зөвлөх компани явуулдаг. Тэгээ энэ брэнд бол бас орон нутгийн болоод Улаанбаатар хотын жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө хийдэг бас хийдэг. За манай компани цаашдын зорилго бол бид бол ер нь бол яг мэдээ энтерпрайнер компани гэж зорж байгаа. Одоо ер нь өдийг хүртэл бас зөвлөх үйлчлэгийн салбарт ажиллаа. Тодорхой нэлээд олон салбарт ажилласан. Одоо бас мэдлэг туршлага одоо олсон. Энэ үрэн дээрээс үндэслээд бол цаашдаа Монголын бизнес одоо шинэ бизнес, шинэ бранд технологи одоо санал болгодог ийм компани ийм зорилго тавьж ажиллаж байгаа. За тэгээ энэ хүрээнд бол бас анхны бизнес юм бас эхлүүлээд явж байгаа. За бас энэ нь бол ерөнхийдөө орон нутагт одоо үйлчлэгийн чиглэлийн бизнесүүд эхлүүлээд явж байгаа. За хоёр дахь дээр бол бас үйлдвэрлэлийн чиглэлээр тооцоо судалгаа хийгээд төлөвлөд бизнесийн бэлтгэл ажиллагаа явж байна. Тэгээд ер нь бол яг цаашдаа яг энэ зорилгоо илүү төлөвлөгөө барьж манай компаниас тооцоо төлөвлөсөн одоо Монгол школ компани бодлогоор дэмжиж гарсан одоо ийм бизнесүүд цаашдаа бас зах зээл дээр гаргахын төлөө зорж ажиллана гэж бодож байна. Би бас барилддаг байсан. Тэгээд ангийнхантайгаар их барилддаг байсан. Тэгээд авсанд нь онц тавина гээл тэгэл манай ингээ одоо Монгол сүрэнгээ залуу нэг хэтэр бас мөлий олон барилцсан. Тэгээд үеийн төгсөгч нартаа 25 жилийн баярын мэндийг нэгдэж түргмээр байна. За хоёрдугаар одоо айлгой бас үл төгссөн залуу үеийн хүмүүстэй одоо төгсгөр бэлтгэж байгаа залуучуудаа юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр Монголын бизнесийн хөгжил бид л хөв нэмэр оруулах хэрэгтэй гэж боддог. Тэгээ ер нь бол яг бас энэ зөвлөх хүслийн салбарт ингээд нэгэн жил ажиллаа явахад бол бизнесийн хөгжил бол бас тийм одоо өндөр түвшинд болоогүй байна. Бидний хувьд бол хийх ажил маш их байна гэж ойлгогддог. Тэгээ тийм учраас бол та бүхэн маань дээрээ одоо Монголын бизнесийн хөгжилд хөв нэмэр оруулсан ийм хүмүүс байгаасаа энэ үгийг манай сургуулийн одоо манай төгсөгч нар мандалж хэрэгжүүлээсэ гэж ингэж дээр төгсмээр байна.